Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлс өх гэргий болор цэцэгнаар бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бэлен гэргий доороос шмүүдэр нарыг албан ёсоор угтах ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Төрийн тэргүүнээр угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол улс болон бүгд найрамдах Австри улсын албаны төлөөлөгчид Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчтэй мэндэлсэн юм а. Австрийн ерөнхийлөгч түүхэнд анх удаа Монгол улсад айлчилж байна. Австри бол Монгол улстай дипломат харилцаа тогтоосон өрнийн хоёр дахь улс. Хоёр талын дипломат харилцааны түүх 60-аар тоологдно. Энэ айлчлал бол нэг талаас Монгол улсын Европ руу чиглэсэн бодлого ирчимжиж байгаа шууд илрэл. Бид 2011 онд улсын хурлаас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог 3 дахь чүр шимэн заан дурдсан байдаг. Австри улс нэгэн жарны тэртээ манай улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон өрөндийн анхдагч улсуудын нэг бөгөөд бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө, хувьд дээд ёс зэрэг ардчилсан нийтлэг үнэт зүйлсэд суурилан нийгэм эдийн засгийн олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тухайлбал Монголын талаас хар хором хот, гүнүү хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус суваг, цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллах талаар бид санал тавилаа. Энэхүү баримт хүчиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж хоёр орны харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлд өгс байна. Бидний хилэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үнэ эртний түүхт Мөнх тэнгэрийн орон эзэн Чингис хааны төрсөн үлгийн нутаг манай сайхан улсад тавтай барилгыг хүсье. Александр Ван дер Бэлен бол олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг, уур амьсгалын өөрчлөлт цөлжилттэй тэмцэгт онцгой анхаардаг улс төрч. Тэр ч утгаараа манай улсын энэ чиглэлээр гаргаж байгаа санаачлаг хүчин чармаалтыг өндрөөр үнэлэх нь гарцаагүй. Хоёр улс дэд бүтэц нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо. Мөн Австри улсын ойн засаглал, уур амьсгалт төсвөртэй ойн мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Уул уурхай ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх ноу-хау болон технологи нэвтрүүлж хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо. Цаашлаад аялал жуулчлал, шинжлэх ухаан судалгааны салбар, олон улс бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэхээ баталж, эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол улсад инхүү төрийн айлчил хийж угаадаа туйлын их баяртай байна. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг үнэлэхээс гадна 30 орчим жилийн өмнө ардчил хуульт ёсыг эрхэмлэн дээдлсэн Монгол улсын засаглалыг манай улс үнэлэн сайшааж буйг нотлогоо юм а. Монгол улс нь газар зүйн хувьд манай улсаас хол, геополитикийн эрс ондоо амаргүй нөхцөлд байдаг ч Монгол болон Австри улс нь улс төр, нийгэм, олон улс хамтын ажиллагааны нийгэмлэгийн тогтолцооны нийтлэг үнэт зүйлс үзэл санаатай билээ. Дэлхийд олон тооны зэвсэгт мөргөлдөөн тэмцэл өрнөж байна. Эдгээр нь энгийн ард иргэдэд хохирол зовлон учруулж байна. Энэ байдал бидний санааг хамгийн их зовоож байна. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаараа биш, харин анд нөхөд үзэл санаа нэг түншүүттэйгээ хүчин чармаалтаа нэгтгэж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна. Монгол улсын Европ руу чиглэсэн идэвхтэй гадаад бодлогын үзэл санаанд нийцсэн бодлогын үргэлжлэл нь Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Бэлений айлчлал болж байна. Австри бол Европын холбооны гишүүн, дэлхийн тэргүүлэгч, 30 эдийн засгийн нэг, дэлхийн сонгодог урлагийн гол төвүүдийн нэг, амьдралын чанарын индексээр дэлхийд дээгүүр бичигддэг орон. Соёлын хувьд дэлхийд танигдсан бидэнд ч ойр улс юм а. Өдгөө Монгол улсын 2600 орчим иргэн Австрид оршин сууж байна.